Сайн мэцхан та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За тэгээд би надтай хамтдаа эрэмблэг алгоритмуудыг сурцгаая гэдэг плейлистийн дараачийн бичлэг орж ин. За тэгэхээр өнөөдөр бидний сурах эрэмблэг алгоритм юу вэ гэвэл quick sort гэдэг нэртэй эрэмблэг алгоритм байна. За тэгэхээр quick sort нь өөр ямар байдлаар яаж явд юм бэ? Мэдээж хэдүүлэнд нь ямар нэгэн одоо array өгөгдөн тийм ээ. За энэ бол заавал ингэж өгөгдөх байхгүй магадгүй аль хэдийн эрэмблэгдсэн өгөгдөж болно. Одоо яаж өгөгдөж болно шүү дээ тий. За тэнгууд quick sort гэдэг алгоритмын хамгийн чухал одоо бусад алгоритмуудаас ялгардаг зүйл нь юу вэ гэхээр pivot-ийг сонгодог. За pivot гэдэг нь өөрөө юу вэ гэхээр ямар нэгэн элементийг нь сонгоно энэ array дотор байгаа. За хэдүүлээ хамгийн сүүсчийнх нь элементийг нь сонгочих. Хамгийн сүүсчийнх нь элементийг хэдүүлэнгийнх нь одоо зааварчилгаа өгдөг тэр элемент болгож сонгочих. За зааварчилгаа гэж ярих нь зөв юм болоо. Одоо pivot гэж ярьдаг тийм ээ. Англинд бол pivot гэх. За тэр сүүлийнхийг нь сонгочих. За заавал сүүлийнх нь сонгох бол аль байхгүй. Тэнд бол одоо quick sort дотор бол маш олон тийм вариант бол байгаа. Одоо жишээ нь хамгийн ихнийх нь элементийг нь сонгож болно. Аль эсвэл хамгийн голынхыг нь сонгодог байгаа. За аль эсвэл одоо random элементийг нь сонгож ерөнхийдөө бас болдог. За тэгэхээр өөрөө тэр нь юугаараа ялгаатай гэдэм бэ гэхээр тийм одоо амар ялгаатай зүйл бол байхгүй. Гэхдээ хамгийн гол нь quick sort гэдэг зүйлийн өөрийнх нь одоо хамгийн муу ажилладаг кейс нь ямар кейс байдаг вэ гэхээр аль хэдийн одоо эрэмблэгдсэн team array дээр өөрөө quick sort хамгийн муу одоо юугаа үзүүлдэг. Одоо performance тэр гүйцэтгэлээ үзүүлдэг. Тийм учраас тэрнээс нь юу яах гээд хүмүүс ерөнхийдөө тэр random-ыг ашиглаад идэг. За гэхдээ ерөнхийдөө ямар ч зүйл ялгаа байхгүй. Тэр бол тийм таварцахад хэцүү байдалд оролцсон шүү дээ, тий. За тэгэхээр хэдүүлээ сүүлчийн элементийг нь одоогоор сонгоод авчи. За тэнгуут хэдүүл нь юу хэрэгтэй вэ гэвэл I болон J гэдэг нэг юм хоёр хувьсагч хэрэгтэй байна. За энэ хоёр хувьсагч юу гэдэг вэ гэхээр I нь бол энэ ямар нэгэн array ихэрсээс нь ихсэх цэгээс нь одоо ихсээс нь өмнөх цэгээс нь бол ихсэх нь байна. За тэгэхээр ямар нэгэн ихсээд бол ямар нэгэн юу бол байхгүй байна шүү дээ. Одоо жишээ нь J нь энэ дээр tick гэдэг юун дээр одоо индекстэй тоон дээр бол байна. Тэгвэл J-ийн өмнөхөөс нь ихсэн гэхээр энэ бол хасах нэгээс бол ихсэх нь шүү дээ, тий. За энэ бол хэдүүлэн бэлтгэл шат бол явж гинөө. За тэнгуү дараа нь хэдүүлээ ямар дүрм ашиглах вэ гэвэл хэдүүлээ энэ дүрмийг ашиглах нь хэрвээ pivot буюу одоогоор бол хэдүүлэн 5 тийм ээ. 5 нь J дээр байгаа тооноосоо илүү болвол хэдүүлээ I-а нэмэгдүүлээд тэгээд J болсон I2 дээр тэр байгаа тоог нь хооронд нь сольих нь байна тийм ээ. За тэр бол хэдүүлгийнх нь энэ бол хэдүүлгийнх нь дүрм байх нь байна. За тэгээд тэрхийн тулд мэдээж хэдүүлэнд нь ямар нэгэн temp гэдэг хувьсагч бол дахиад хэрэгтэй. За энэ яаж ажилладгийг хэдүүлээ харцгаая. Тэгээд одоо энэ бол бидний бэлтгэл шат бол тэр чигтээ дуусчих чинь гэсэн. За тэгэхээр хэдүүлээ одоо шууд ихсэх нь шүү дээ. 8 болон 5-2-ыг харьцуулаад үзье. 8 5-2-ийн аль нь илүү вэ? За мэдээж 8 бол илүү. Тийм учраас ямар нэг өөрчлөлт оруулахгүй J-гээ J-гээ 200 явуулах нь шүү дээ. Одоо хэдүүлээ юу вэ гэхээр J болон 5 2. J 5 2 J илүү юу 5 илүү юу? За мэдээж 5 нь илүү байна. Тэ pivot бол илүү. 5 нь илүү байгаа учраас pivot нь бидний сонгож авсан тэр тоо илүү байгаа учраас хэдүүлээ энэ дүрмийг дагна. I-га 1-ээр нэмэгдүүлнэ тийм ээ. За I-га 1-ээр нэмэгдүүлээд энд аваад ирэх нь. Тэгээд I болон J2-ыг swap ий. Буюу солино. Энэ элементүүдийг нь солих нь. За тэгэхээр хэдүүлээ алиг нь тавьсан болно дөө. 8-ыг тавьсан. Тэнгүүд одоо 2-ыг энэ дээр аваад ирлээ. 8-ыг буцаагаад J дээрээ тавьсан. За J мэдээж нэмэгдүүлээд явна. J бол 4 дээр ирлээ. 4 дээр ирсэн. За одоо эндээс дахиад харсан чинь J дээр байгаа тоо pivot дээр байгаа тоо буюу бидний сонгосон тоо 2. Бидний сонгосон тоо илүү вэ? Тийм учраас хэдүүлээ яах вэ гэвэл энэ дүрмийг дахиад дагаад I-га нэмэгдүүлээ. Тэгээд J
J дээр байгуулсан I дээр байгаа хоёр тоогоо хооронд нь сольжоо тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ 8 болон 4-2-ыг хооронд нь сольжоо. За тэгвэл J мэдээж нэмэгдээ дахиад явна. Тэгэхээр J нь бол байнга нэмэгдэх нь шүү дээ. Ямар ч одоо ийм юунаас одоо condition те ямар нэгэн энэ юунаас үс хамаарад энэ condition-аас үс хамаарад энэ J нь бол үргэлж бас нэмэгдэж явах нэ. За J нь одоо энэ дээр юун дээр ирсэн бэ гэхээр 5-аас илүү тон дээр үрээд ирсэн. Тийм учраас шууд баруун шиг явна. За тэгвэл 1 дээр үрээд ирчихэж байгаа юм чинь одоо хэдүүлээ энэ дөрмийг нь дагаа штэ тий. Тийм учраас аяга нэмэгдүүлээ. Тэгээд I болон J дээр байгаа хоёр тоогоо сольсон. За 8-га temp дээр тавьсаа 1-ийг I дээрээ тавьсаа 8-га 1-ийнхаа байсан байран дээр авчиад тавьчихлаа. За тэгээд J-ийг бол дахиад баруун тишээ нь явуулна. Энэ дээр дахиад хэдүүлсэнд нь 5-аас бага тоо гараад ирсэн тий. Тийм учраас хэдүүлээ I-га нэмэгдүүлээ. Тэгээд I болон J2-оо сольно. За тийм учраас 7-гоо авчирчээ. 3-га ийш авчираад тавьчихъя. За тэгээд J нь нэмэгдэн тийм ээ. За J нэмэгдэд явсан чинь 9 гэдэг тоо бол мэдээж илүү тоо. 6 гэдэг тоо бол мэдээж илүү тоо. За тэгээд эцсийн эцэд хэдүүлээ юун дээр үрээд ирвэ гэхээр өөрсдөө сонгосон тоон дээр үрээд ирсэн шүү дээ. Одоо бидний pivot дээр хүрээд ирсэн тий. Одоо үндсэндээ бол хэдүүлээ энэ array-ийн хамгийн төгсгөлийн элемент дээр хүрээд ирсэн. За тэгэхээр төгсгөлийн элемент дээр ирээд бидний энэ loop бол угаасаа зогсох нь байна. Loop бол зогсохын хувьд бол зогсно. А гэхдээ бид нэг хийх зүйл үлдсэн. Loop зогссны дараа юу хийх вэ гэвэл I-ыг нэмэгдүүлээд I дээр байгаа тоос нь J дээр байгаа тоо хоёрыг хооронд нь сольсох нь. За ингэснээр хэдүүлсэнд нэг сонирхолтой зүйл үүснэ. За тэрийг хэдүүлээ одоо харцгаая. За энэ дээр тавьсаа, энэ дээр тавьсаа. За тэгэхээр хэдүүлээ тэр нэг сонирхолтой зүйл үүсэх нь юу вэ гэхээр энэ байна. За эндээс хараад үзэхэд хэдүүлэнд нь юу вэ гэхээр зүүн талынх нь хэсэг нь энэ дээр байгаа хэдүүлээ солиод бичгээд 5 нь голдоо ороод ирж штэ тэ одоо зүүн талынх нь хэсэг нь юу болж ийн гэхээр 5-аас дандаа бага тоноо. Баруун талынх нь хэсэг нь юу болж ийн гэхээр 5-аас дандаа их тоноо. За тэгэхээр хэдүүлээ ингэж хооронд нь хувааж байгаа юм шүү дээ. Энэ бидний сонгож авсан тоо энэ array ингэж хооронд нь хувааж байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ үйлдэлийг бид нэр тавтаад явна. Хаа хүртэл автах юм бэ гэвэл ийм ганцхан тоо үлдэх үе. Ганцхан тоо үлдэх хүртэл хэдүүлээ тавтаад явах нь шүү дээ. За тэгээд хэдүүлээ ингэж хоёр хуваагаад эндээ дахиад хийх нь саяныхаагаа. Яг л одоо 3-ыг сонгож авна, 8-ыг сонгож авна. Дахиад хийгээд энэ юугаа давтаад явах нэ. За тэгээд эцсид хэдүүлээ энэ юу гаргаж авах нэ. Тэгэхээр хэдүүлээ хойчсон ямар хөө байх ёстой гэдгийг харцгаая тийм ээ. За хэдүүлээ хоёр ширхэг функшн хэрэгтэй. Эндээс одоо main function-аас өөр те main функцээс өөр хоёр ширхэг функшн хэрэгтэй. За гэхдээ тэрийг хийхээс өмнө хэдүүлээ main функцийг хичээл дуусгачих. За яах вэ гэхээр хэдүүлээ ингээд тэгээд тэр энэ бол зүгээр дүрсэж харуулах зорилготой бичиж байгаа зүйл. Тийм чухал биш ээ. За тэгэхээр эхний функшн хэдүүлээ ямар функшн байх юм бэ гэхээр хэдүүлээ мэдээж quick sort гэдэг функшн хэрэгтэй. Одоо яг quick sort хийх тийм ээ. Тэр функшн хэрэгтэй. За хэдүүлээ vector int. Тэгээ энийг бол мартчих болохгүй. За энэ бол call by reference гэдэг зүйл. За яг монголоор яг яадгийг нь үгүй яадгийг нь жоох яг ямар юу гэж хэрдгийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ та нараа бас интернет сайгаад үзвэл call by reference гэдэг таагаад үзвэл энэ талаар мэдээллүүд бол олж болно. За энийг бол мартчих болохгүй. Нөгөөд бол заавал хийх хэрэгтэй. За нөгөө функшн юу вэ гэж хэдүүлсэнд нь partition гэдэг нэртэй функшн хэрэгтэй. Яг үл хэдүүлээ хоёр шиг хуваагаад байгаа шүү дээ байнгын. Хоёр шиг хувааж явсараа байгаад
Хэдүүлээ юугаар болж байгаа. За юуны хувьд бол яг ижилхэн параметруудынхаа хувьд бол яг ижилхэн гэхдээ буцааж байгаа утга нь int гэдэг утгыг буцааж байна. Яг тэгвэл энэ бол pivot-ийн байршиг нь буцаах хэрэгтэй. Pivot-ийн тэр индексийг нь буцаах хэрэгтэй. За тэгэхээр quick sort нь өөрөө яаж явах юм бэ гэвэл quick sort нь recursion ашиглах учраас хэдүүлээ юу яах нь вэ те? Хэрвээ гэдэг утгаа бичих нь те. Хэрвээ за start буюу эхэлж байгаа индекс нь төгсгөрийнхөө индексээс илүү юм уу? Альсвал тэнцүү болчихвол хэдүүлээ шүү return хийх хэрэгтэй шүү дээ. За тэгээд тэрний дараа хэдүүлээ pivot хэдүүлэнд нь хэрэгтэй. Яг тэр pivot-ийн индекс хэдүүлэнд нь хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ partition гэдэг юугаа дуудлаа. Array start болон end дээрээ дуудлаа. За тэгвэл дахиад quick sort-д дуудана. Яг тэгвэл partition хийж байгаа учраас тийм ээ. За тэгэхээр start-аас эхлээд pivot-аас хасах нэг буюу одоо хоёр хэсэгт хувааж байгаа үйлдэл нь энэ байна шүү дээ, тийм үү? За pivot тэр нэмэх нэгээс эхлээд end хүртэл. За энэнийхээ дараа хэдүүлээ яах юм бэ? Тэгэхээр одоо partition хийх хэрэгтэй шүү дээ. За partition бол тийм recursion дээр ашигладаг зүйл бол биш. За гэхдээ бид нарт бол яг өмнө ярьсан чинь pivot буюу бидний сонгож авах тэр юу хэрэгтэй. Тэрийг хэдүүлээ хаанаа сонгож авлаа? Array-ийн end дээр сонгож авсан тийм ээ. За тэгээд хэдүүлэнд нь I гэдэг нэг юу хэрэгтэй. Өсгөж хэрэгтэй. Энэ бол start-аас нэгээс эхэлсэн шүү дээ, тийм. Одоо яг тухайн array-ийн өмнөх одоо тэр array эхлэх индексийн өмнөхөөс нь эхэлсэн тийм ээ. За тэгвэл J нь болохоор яг тэр эхлэх индексээс эхлээд төгсгөрийнхөө индекс хүртэл явна. За тэгээд дуусах нь байна. За яг төгсгөрийн индекс хүртэл явуулахгүй байгаа шалтгаан нь юу вэ гэвэл угаасаа тэнд нь pivot байгаа юм чинь тэнд нь одоо бидний сонгож авч байгаа элемент байгаа юм чи тэрнээс өмнө угаасаа зогсоосон дээр шүү дээ, тийм. Хэдүүлээ. За тэгэхээр одоо хэдүүлэнд нь юу хийх хэрэгтэй вэ гэвэл угаасаа одоо аюу амархан юу байгаа шүү дээ. Хэрвээ I нэрээ J нь за тэгэхээр хэдүүлээ одоо энэ дэр нөгөө нэг юугаа бичих шүү дээ. Нөхцөл бичнэ. Pivot-соо хэрвээ бага байвал хэдүүлээ I-га нэмэгдүүлж яагаад temp дээрээ хэдүүлээ array I-г наавн тийм ээ. За array I дээр хэдүүлээ array-ха J-г нэгээд өгчнө. За тэгэнгүүт хэрвээ хэдүүлээ array-ха J дээр нь хэдүүлээ temp-ийг хийгээд өгчнө тийм ээ. Тэгэхээр сольж ийн гэсэн үг шүү дээ, тийм. За ингэж хийж явсараа байгаад юу болох нэ? Дараа нь I-га нэмэгдүүлээ. Тэгээд хэдүүлээ array I дээр нь хэдүүлээ array-ха төгсгөрийн юуг нь за ерөнхийдөө pivot гэсэн үг шүү дээ. За эндээс өгөн за уучлаарай би нөгөө нэг temp мартчих. За энэ дээрээ хэдүүлээ temp-ийг за тэгээд хэдүүлээ I-г буцаачих нэ. Тэгээд босгоно. За одоо энэ дээр quick sort-д дуудаас тэгээд ерөнхийдөө хэдүүлгийнх нь бодлого болох нь байна тий. За мэдээж хамгийн ихний эхлэх индекс бол tag. За төгсгөлийн индекс бол за энэ байх нь ойлгомжтой тий. За хэдүүлээ ажиллуулад үзье. За асуудалгүй болж байна тий. За тэгэхээр ерөнхийдөө quick sort гэдэг ийм зүйл байна. За quick sort бол яг тийм хэрэглээ өндөр үг гэж бол яг сортоор эренбитийн алгоритмаар хэрэглээ бол тийм өндөр биш. Гэхдээ бид нэр тухайн дата сетээ мэдж байгаа үед бид нэр хэрвээ эренбитээгүй дата сетээ ажиллаж ивэл хэдүүлээ quick sort-ыг ашиглавал маш хурдтай хамгийн бага хэмжээний одоо тэр үйлдэлээр ерөнхийдөө quick sort-оор бодож байгаа. Тийм учраас ерөнхийдөө хэдүүлээ дата сетээ мэдж байгаа үед юу ажиллах гэсэн. За гэхдээ quick sort бол дан ганц одоо тийм эренбитийн алгоритмаар биш. Одоо quick selection гэдэг бас зүйл үү. Тэр нь бол илүү өндөр хэрэгтэй байна. За тэгээд өнөөдрийн хичээл таамд байсан та бүгдэд баярлалаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дөрж манай чаналыг дэмжээрэй. Мөн асуулт байгаа бол доор комент хэсэгт би хариулт өгч болно шүү.